Үнэхээр яг ч аргагүй мэдээллийн технологийн үндэсний парк бол за IT-ийн салбар, мэдээллийн технологи, инновац бүтээж байгаа энэ салбарыг одоо гол уурхай нь болж байгаа энэ цэгн гэж хэлж болох бах. Эндээс л одоо манай энэ салбарт тэргүүлж байгаа, манлайлж байгаа компаниуд төрөн гарч за дараагийнхаа үйл ажиллагаануудыг эхлүүлж байгаа. За нийт төгсөгчдийн бас 50 орчим хувь нь бол нийт элсэгчдийн 50% нь төгсөж чинь гэдэг бол маш өндөр тоо гэж бид нар харж байгаа. Яг одоо бидгүй за би яг их сурвалжийн санахгүй байна. Гэхдээ Silicon Valley-д л ихэд нийт бизнесүүдийн 95% нь унж байгаа. Тэгэхээр эндээс хэрвээ инкубатораар даваад гарах юм, ороод гарах юм бол энэ тоог бол нэлээд бууруулах боломжтой л гэсэн тоо энэ дээр л харагдаж байна. За дээрэс нь бид нар энэ одоо 2002 оноос хойш тийм ээ 13 жил, 14 жилийн хугацаанд 72 бүтээгдэхүүн гарсан гэдэг бол бас нэлээд сайн өндөр тоо гэж үзэж байгаа. Тэгэхээр IT-ийн бүтээгдэхүүн гэдэг өөрөө за харагдаж байгаа шиг тийм хялбархан байдгүй, маш их цаг авдаг, маш их нөөц ашиглагддаг шаардлага байдаг учраас 72 бүтээгдэхүүн гэдэг бол тийм ч муу тоо биш бах. За тэгээд IT паркийн миний ойлгож байгаагаар хамгийн одоо том хувь нэмэр бол хүний нөөцийн чадвах гэж одоо чадварчуулах. За бизнесүүдийг, компаниудыг, тэнд ажиллаж байгаа инженерүүдийн өсөлтөх чадварыг хөгжүүлж байгаа гэж ойлгож байгаа. Маш олон компаниуд зах зээл дээр, сургуулиуд дээр, компаниуд дээр өөрсдөө органикаараа бий болж байгаа, бүтэж байгаа. За гэхдээ тэдэнд үргэлж хүний нөөцийн, санхүүгийн, маркетингийн, менежментийн, технологийн асуудлууд бол үргэлж тулгарч байдаг. За IT паркт бол яг энэ асуудлуудыг шийдэж өгч болох хөтөлбөрүүд, мэргэжилтнүүд боломжууд байгаа гэдэг утгаараа гадаа байгаа компаниудаас арай илүү өсөлтөх чадвартай болж байгаа гэж ойлгож байгаа. За тэгээ сүүлийн жилүүдэд түрүүн хэлсэнчлэн за төрөлжүүлсэн инкубаторуудыг хөгжүүлж байгаа. Тэгэхээр энэ нь бол бас цаашдаа за төрийн бодлоготой уялдуулаад бидний бас гол давуу талаа өсөлтөх давуу талаа бий болгож болох салбаруудын инкубаторуудыг одоо гаргах, бойжуулах боломжийг бол олох баха гэж бодож байна. Тэгэхээр наран цэцэг дарагдаа баярлалаа. За одоо бүгдээрээ хоёр дахь илтгэлийг сонсох болно. Хоёр дахь илтгэлийн илтгэл бол за дэмжлэг компани захирал Сайханбаяр захирал энд илтгэл тавина. За түүний илтгэлийн сэдэв бол гарааны бизнес Монголд гэсэн нэртэй байгаа. За Сайханбаяр захирлын хувьд дэмжлэг компани за Монголын анхны бас краудфандинг төслийг платформыг хөгжүүлж байгаа ийм төсөл. За Сайханбаяр захирал болон Баяр сайхан гэдэг тийм ээ краудфандинг ирчихсэн байгаа бах. За энэ хүмүүс маань бас яг IT-ийн чиглэлийн, мэдээллийн технологийн чиглэлийг бас төрөлжүүлэх, дээрэс нь хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ сувгийг бий болгоход тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулаад явж байгаа гэж ойлгож байгаа. За тэгэхээр маш олон төрлийн бас уулзалтууд, хурал цуглаанууд зохион байгуулж исэн. Түүнийхээ туршлагаас бол бид гарааны бизнесээр Монголд ямар байгаа талаар энэ хөвөлтглээс үзэх болно. Тэгэхээр Сайханбаяр захирал. За баярлалаа та бүхэн. Энэ өдрийн минь төргий. Тэгээд IT паркийн инкубатор төгөөс яг энэ арга хэмжээг зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Тэгээд манай компани яг инкубатор төвд илсээд одоо яг 1 сар болоод яг ороод ингээд шинэхэн компани байж байгаа. Тэгээд энэ арга хэмжээнд бас Монгол улсын хурлын гишүүн гантлаг хүрэлцэн ирсэнд бас маш их баяртай байна. Мөн IT паркийн компани төлөөлөлтөд ажилчид, удирдлагууд бүгд ирсэн байгаад нь маш их баяртай байна. Тэгээд энэ презентацаа бэлтгэхдээ ерөнхийдөө нөгөө хөтөлбөртөө өмнө танилцсан. Тэгээд наран цэцэг даргын презентац миний дараа тавих хангаагийн презентац эдрийг хараад ерөнхийдөө за IT паркийн инкубатор төв гэдэг бол өөрөө баг Монгол улсын стартап одоо компани IT стартап компаниудын баг 60-70%. Тэгэхээр эндээс бол яг энэ гарааны бизнес Монгол гэдэг юу бол угаасаа гараад ирчих юм байна. Дараа нь олон улсад гэдэг юм гараад ирчих юм. Гэхдээ энэний дунд нэг холбоос эрхтэн байна гэдэг үүднээсээ энэ презентацаа бэлдсэн байгаа. За. Ер нь энэ дээр миний хувьд 2000 ер нь бол 2 оноос эхлээд яг энэ IT-ийн салбарт өөрөө цэвэр IT-ийн хүн биш, маркетингийн хүн. Тэгээд MCS Electronics, Unitel Group гэсэн компаниудад яг маркетингийн чиглэлээр ажиллаж байгаад IT-д хоббитой болоод тэр чигээр яг иймэрхүү төрлийн бизнес сонирхоод ингээд эхлүүлээ ингээд явцсан. За ер нь бол нэг 10-аад төсөл эхлүүлээд 80% нь фейл болсон. Тийм тэгэхээр ер нь бол нэг жоохон нэлээд уналтыг үзсэн гэсэн үг. Тэгээд эндээс би нэг дүгнэлт хийсэн зүйл маань бид нар ер нь бол яг дотоодын зах зээл зориулсан бүтээгдэхүүн хийгээд байдаг маань буруу юм байна. Бид нар ерөөсөө стартап гэдэг ойлголт бол дэлхийн зах зээлд өрсөлдөх
болцсон юм байна. Тэгэхээр бид нар энэ дэлхий рүү яаж өрсөлдөх вэ? Стартапын дэлхий юу явж гин гэдэг дээр л гол анхаарлаа тавих нь зөв юм байна гэдэг юу руу одоо сүүлийн жилүүдэд анхаарал тавьж эхэлсэн. За тэгээд энэ презентаци дээр байгаа одоо энэ зурган дээр байгаа зүйл бол юу байгаа? Яг дэлхий дээрх одоо стартапын улсаараа яг стартапын төслүүд хэдэн төслүүд дэлхий дээр өрсөлдөж байна вэ гэсэн тоо явж байгаа. Тэгээ энэ дээр бол одоо Монгол улс бол байхгүй байгаа. Одоогоор байхгүй байгаа. Тэгээд энэ дээр хамгийн том нь бол одоо Америкийн нэгдсэн улс Silicon Valley-гийн хамгийн том буюу 525 төсөл дэлхий дээр одоо ингээд боожоод мөн цаашаа хөгжөөд явж байгаа. Тэгэхээр энэ бас нөгөө презентацаа бэлдэх болсон шалтгаан маань бас Монгол улсын хурлын гишүүн ирнэ гэдэг үднээс яг Монгол улс гэдэг талаасаа аль болох харахыг хичээсэн байгаа. За тийм байгаа. Тэгээд за ерөнхийдөө асуудал маш их байгаа. Түрүүн наран цэцэг дарга хэлсэн. За компани захирлууд нь асуудлуудаа ярих байхаа гэж. Тийм. Тэгэхээр энэ дээр асуудал байгаа нэг юм нь за нэгдүгээр яригдах нэг асуудал бол ялчгүй. Дэлхийн стандарт гэдэг зүйл байгаа. Дэлхийн стандарт гэдэг зүйлтэй яг харьцуулаад үзэхээр бидний хувьд оюуны чадвар болон ур чадварын хувьд бол ойролцоодоо очиод байдаг. Яг мэрэгсэн чадвар гэдэг юм маань дутагдаад байдаг. Дээрээс нь бас нэг яригдах зүйл нь болохоор бизнес болгох буюу бизнес циклд оруулах тал дээр бол ялчгүй биднэрт нэг юм дутагдaltaй тал байгаад байгаа. Тэгээ энэ дээр бас инкубаторын зүгээс viral partners-ыг те маркетинг тал дээр нь анхаарч ингээ оруулсан айгүй зүв санагдж байгаа. За одоогоор дэлхийд өрсөлдөх нэгч компани Монголоос стартапын компани байхгүй байгаа. Тэгээ энийг би ямар компанитай харьцуулаад байгааг бол одоо миний л хувьд жоохон судалж үзсний хувьд Skype-тай харьцуулдаг. Эстон улс бол яг өндө 1.3 сая хүн амтай. Тэгэхдээ дэлхий дээр одоо Skype гэдэг одоо бидний мэддэг Skype гэдэг хамгийн том стартап төсөл явж идэг боловч тэр өөрөө Эстон улсын 21 том стартап өрсөлдөж байгаагийн 5-д ордог стартап. Тэрний өмнө 4 том төсөл дэлхий дээр өрсөлдөж яваа. Тэгэхээр бидний хувьд бол ингээд нэг Skype-тай болох хийсэн гэдэг хүсэл мөрөөдөл бол гэхдээ ямар салбараас гэдгийг мэдэхгүй байна. Байх ёстой гэдэг бодол байдаг. За яг үүнийгээ дагаад дэлхийгээс бид нар мөнгө яг IT буюу энэ стартап чиглэлээр мөнгө босгосон тохиолдол юу байхгүй. Тэгээд яг нөгөө манай дэмжлэг цэкомын хувьд бол яг нөгөө Монголд анх удаа краудфандинг буюу нөгөө олон нийтийн санхүүжилтийн системийг хийгээд явж байгаа. Тэгээд энэ маань дотооддоо ажиллахаас гадна бас нэг Indiegogo, Kickstarter гэсэн платформуд руу яаж ажиллах уу гэсэн ноу хауг судлаад явж байна. Тэгэхээр бас нэг дэлхийгээс мөнгө босгочих боломжийг эрэлхийлж яваа. Ямар нэгэн бас амжилтанд хүрээгүй байгаа тийм компани байгаа. За яг ингээд дэлхийд өрсөлдөе гэхээр мөнгөний хувьд бол үнэхээр дэлхий одоо энэ дотооддоо үйл ажиллагаа явуулах дэлхийд өрсөлдөх хоёрын мөнгөн дүнгийн хувьд бол ялчгүй асар өөр мөнгөн дүн явж идэг. Тэгэхээр энэ мөнгөн дүн бол энийг гаргачих дотоодын нөөцтэй компани бол яг MCS-ээс өөр байхгүй болоодаа л гэсэн бодол байгаа даа л да. Яг энд ийшээ оруулах. Тийм тэгэхээр энэ дээр бол одоо ялчгүй төрийн зүгээс бас дэмжлэг анхаарал тавьбал маш зүгээр байгаа. За ер нь бол энэ бол Монгол улсын хэмжээнд буюу алсын вижн буюу алсын хараа. Ер нь бол бид нар чинь нүүрсээ зарах уу үгүй юу те алтаа гаргах уу үгүй юу гэдэг дээрээ л яригадаад байдаг. Дотоодын стартапыг дэмжиж гаргах тал дээр бол Монгол улс өөрөө вижнгүй байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэг Монгол улс тийм вижнтэй болох хэрэгтэй юм байна. Ер нь бол стартап гэдэг дотроо бид нар IT-гаас гадна контентын бизнесүүд байгаа. Боломж байна гэдгийг ерөнхийдөө судалгааны явцдаа ажигласан. Тэгээд энийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгаа. Тэгээд энд бас нөгөө уулзалтанд талын хүмүүс оролцуулсан маш их баяртай байна. Банкны салбараас хүн ирсэн байсан. Дотоодын яг санхүүжилтийн системийн хувьд бол маш хүндрэлтэй байдаг. Анх 2011 онд Парам хангамжийн чуулган болсон. Тэр чуулган дээрээс оюуны өмчийн буюу оюуны өмчтэй болон патентыг барьцаалж зээл олох боломжтой гэж одоо шийдвэр гарсан. Тэгээд тухайн үед яг тэрнийх нь би өөрөө хөөцөлдөж 6 сар явсан. Бүтээгүй. Тэгээд банкн дээр очсон ч мэдэхгүй байсан, JICA дээр очсон ч мэдэхгүй байсан. Тэгээд бас нэг иймэрхүү нэг юм мэдгэл хийчээд араас нь ингээд нэг юм ажил болгохоор хэний ч мэддэггүй нэг ийм юмыг бас байхгүй болгоосаа. Тэгэхгүй л энэ дотоодын энэ санхүүжилтийн систем бол маш хэцүү байгаа.
За боломжийн хувьд бол биднэрт боломж байна уугүй бол байна. Ягаад гэвэл биднэрт яг одоо энэ дээр та бүхэн харж байгаа Монгол улсын хүн ам зүйн сувраг байгаа. Тэгээ Монгол улсын хүн ам зүйн суврагын хувьд бол одоо Монгол аливаа улс түүхэндээ нэг л удаа хүн ам зүйн цонх үедээ тохиолддог. Япон улс 1950-аас 60 оны үед тохиолдож хүн ам зүйн цонх үеийнхаа энэ онцлогийг ашиглаж хөгжлийнхаа замыг тавьсан. Энэ юу вэ гэвэл нэг хүнд ногдох халамжийн хүний тоо багасч эхэлдэг. Залуучууд их болж эхэлдэг. Тэгээ Монгол улсын мод нас буюу одоо 1989 онд Монгол 75 мянган хүүхэд төрөөд одоо тэр хүүхдүүд яг насанд хүрээд тэгээд яг ингээд хүн ам зүйн цонх үе нэгдсэн энэ үед бол яг үндэ залуучуудын оюуны потенциалыг ашиглаж бид нэр дэлхийд л өрсөлдөхгүй энэ залуучуудыг дотооддоо бол ажлын байраар хангах боломж бол асар хүндрэлтэй болчиход байгаа юм л да. Тэгэхээр одоо юу гэдгийг нэг юм өөр байдлаар гадагшаа гаргахаасаа илүү дотоодоос бүтээгдэхүүн гаргах тэр боломжийг л хангах нь зүйтэй байгаа. Тэгээд интернет хэрэглэгчийн тоо бол яг хамгийн сүүлийн байдлаар 2 сая 100 мянгад хүрсэн гэсэн юуны харилцаа холбооны зохицуулах хорооны 16 оны 15 оны 12 сарын 31-ний байдлаар тайлан гарсан байгаа. Тэгэхээр ер нь бол интернетээр суурилсан бизнес хөгжих боломж бол дотооддоо ч гадааддаа ч байна гэдэг зүйл байгаа. За тэгээд Facebook, Twitter-ийн хэрэглээг бол нэг дурдах хэрэггүй байх. Энэ бол өөрөө маш өндөр хэрэглээтэй болсон. За боломжийн хувьд тэгэхээр биднэрт бол ингээд нөгөө дид үтц буюу те бусад юмнууд үүсээд байна. За давуу тал. Ер нь Монгол хүн давуу тал байна уу гэдэг. Тэгэхээр энэ дээр бол яг бид нар нэг тийм яг ингээд олон улсын туршлага юмар ингээд үзэхэд бол байхгүй. Гэхдээ Монгол хүнд нэг суур нэг өгөгдөл байдаг. Тэр нь бол IQ. Яг гэвэл оюуны бизнест бол явах боломж нь байдаг. Дэлхийн бүх одоо юунаас IQ-гийн индексээр ялчгүй нэг ихний 5-д ороо яваад байдаг боловч энэ өөрөө бас нэг орчин үед бол IQ сайн байгаад нөгөө бизнес процесс буюу тий одоо нэг бүх юмыг бүтээгдэхүүн айдиа гарахаас эхлээд процесс болох тэр үе шат нь байхгүй учраас дундаа ингээд замхарчаад байна л гэдэг асуудал үүсээд байгаа. Тийм ба. За давуу талуудын хувьд ийм байгаа. За ер нь бол юутай холбоотой жоохон бүдэг байна уу те. За ингээд боломж байгаад идэг давуу тал биднэрт байгаад идэг. Тэгвэл одоо биднэрт яг юу тулгараад байгаа юм бэ гэвэл ерөөсө хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудал байгаа. За хүний нөөцийн асуудлыг бол энэ дээр бол ярихгүй байгаа. Яг гэвэл хүний нөөцийн асуудал бол харьцангуй шийдэж болох асуудал байлээ. Нөө багахан дуршлагаасаа харахад тийм ягаад гэвэл хүний нөөцийн асуудал дээр бол гол юм нь ерөөсө хэрвээ бидэнд дутагдж байгаа нэг хүн байвал гадны нэг эксперт авчираад тэр хүнд бид нар дунд 6 сар ажиллахад л бид нар хангалттай сурчих юм бэл. Тэгэхээр энэ бол нэг тийм проблем биш. Тэгэхдээ яг шийдэхэд хамгийн хүндрэлтэй проблем бол санхүүжилт байгаа. Тэгээ одоо энэ дээр байгаа презентац дээр байгаа нэг зүйл бол шар өнгөтэй нь банкны салбар нь энэ улбар шар өнгөтэй нь байгаа. Ерөнхийдөө энэ болохоор Сингапур, Малайз, Филиппин, Индонез гэсэн улсуудын хөрөнгө оруулалтын одоо орчны хэсэг юм байгаа. Энийг болохоор Market Fortune-аас гаргасан судалгаа байгаа. Тэгээ энэ дээр байгаагаар бол банкны секторын нөгөө хөрөнгө оруулалт нь одоо юу гэдгийг ингээд одоо Сингапураар жишээ авал 46%-тай. Хувьцаанд хөрөнгө оруулах нь 41%-тай, бондод хөрөнгө оруулах нь 13%-тай гэх мэт ингээд байж байгаа. За тэгвэл Монголын хувьд энэ яг Market Fortune-ыг гаргасан юу байгаа? Банкны салбар 98%. Тэгээд тэгвэл банкны салбарыг би энэ дээр бол одоо тий ямар нэгэн байдлаар энэ болохгүй байна гэж хэлээгүй. Ягаад гэвэл IT-ийн стартап гэдэг айгүй өөр хүнд зүйл. Ягаад гэвэл нэг тодорхой хугацаа шаарддаг. Одоо өнөөдөр нэг бүтээгдэхүүн үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирээл маргааш үйлдвэрлэл зарчдаг зүйл биш байгаад байдаг. Тэгэхээр тодорхой хугацаа шаардахаар нөгөө дэлхий дээр одоо бол яг үүндээ 15% ашигтай бизнес гэдэг бол 24% ашигтай бизнес гэдэг бол бараг байхгүй болсон. Энэ тэгэхээр энэ банкны хүүг давах IT-ийн стартап компани бол Монголд ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ дээр бид нөгөө нэг анх ингээд бас хийж явж туршиж үзээд за ер нь краудфандинг гэдэг модельийг үүсгэх гэж оролдъё. Тэгэхгүй бол энэ болохгүй байна гэдэг үүднээсээ л энэ анх салбарыг орж хийж эхэлсэн байгаа. За тэгээд бид за боломж байдаг, давуу тал байдаг. За биднэрт асуудал байгаа санхүүжилт гэдэг асуудал байдаг. За тэгвэл ер нь бид нар өөрсдөө ямар хөө хэмжээнд байгаа юм бэ гэдэг зүйл байгаа. Тэгэхээр яг энэ дээр бас нэг яригдах нэг зүйл бол яалчгүй нэг англи хэлний мэдлэг байгаа. Англи хэл. Ер нь бол яг дэлхийн зах зээлд өрсөлдөд англи хэлний мэдлэг аль аль төвшөндөө шаардлагатай байгаа. За энэ дээр бас нэг яригдах зүйл нь олон улсын туршлага гэдэг зүйл. Олон улсын туршлага дээр бүр за яг үндэ бол биднэрт одоо маш том проблем тулгарчаал явж байна л да. Ялчгүй.
Олон улсын туршлага дээр хамгийн том зүйл нь олон улс руу гарах маркетингийн кампани Монголд алга. Бүр ингээд гадны компаниудтай харьцаал одоо нэг цагийн зөрүүнөөс өдөр шөнө ингээд шөндөө бараг 12-оос хойш харьцах тохиолдлууд гарч ирж байна. Тэгэхээр Монголыг ер нь бол зүгээр миний нэг санаа бол Монголыг зуучлах, Монголын IT компаниудыг гаргахыг бол бид нар маркетингийн нэг кампанитай болох хэрэгтэй юм байна. Тэр компаниараа дамждаг болохгүй бол энэ аюулгүй хүндрэлтэй юм байна гэдгийг ойлголоо. За 3 дахь нэг зүйл бол ерөөсөө энэ дээр бол нэг хариуцлагын асуудал ярьж байгаа. Түрүү наран цэцэг захилсан 2 татварын 2 тайлан гаргадаг гэж. Тэр бол ялчгүй бид нар ч тулгарсан асуудал. Гадны хөрөнгө оруулагчтай уулзахад ялчгүй энэ дээрээ унсан. За тэгээд энэ дээр бас нэг онцгой шалтгаан за компанийн дурдаад яг уу дэлхийн зах зээл дээрээс нэлээд хэмжээний мөнгө олцсон Монголын компани байдаг. Тэгээд мөнгөн дүнгээ зарлчаар татвар дарамтлах гэдэг. Тэгээд ялчгүй 2 дахь тайлан гаргадаг тийм стартап компани бол байдаг. Өөрөөсөө зовлонгоо ярьж ирсэн. Тэгэхээр энэ өөрөө бас нөгөө талаас стартапыг дэмжихийн тулд татварын орчныг бас тодорхой хэмжээнд харж үзээч гэдэг нэг санал бас явж байгаамаа. За ялчгүй 4 дахь зүйл нь мэрэгсэн байдал байгаа бидний сул тал нь. За програм хангамжийн хувьд бол ерөөсөө бүх юмыг чаддаг гэдэг нэг зүйл ялчгүй гарч ирээд байдаг. Тэгэхээр яг үндэ Java дээр үү, jQuery дээр үү гэдээ яг үзэхээр яг бас нэг давуу яг бүрэн хийж чаддгүй тохиолдлууд байгаад байдаг. Энэ өөрөө бас бид бүхэнд тохиолдсон зүйл. Би ч одоо өөрийнхөө туршлагаас л хуваалцаад байна л да. Хэрэгс тохиолдсон зүйл байгаа. За 5 дахь нэг зүйл нь болохоор төлөвлөлт гэдэг зүйл. Ер нь бол гадны компаниудтай харьцахад хамгийн чухал зүйл нь урт хугацааны төлөвлөгөөг хардаг. Тэгэхээр яг урт хугацааны төлөвлөгөө гаргая гэхээр дунд нь ялчгүй санхүүжилтийн асуудал гарч ирдэг. Хичнээн сайн төлөвлөсөнд санхүүжилтээс болоод бүх юм зогсчдөг. Нөгөө компаниудынхаа итгэлийг алдаж эхэлдэг. Тэгээд нөгөө юу гэдгийг дотоод болсон хүчний чадвархын бас нэг мэрэгсэн тал нь сул учраас ялчгүй энэ дээр ингээ асуудал гараад эхэлдэг. Тэгэхээр энэ дээр бид нар анхаарах хэрэгтэй юм байна гэдэг нэг зүйл байгаа. За, ер нь бол амжилттай стартапууд гэхээр би зүгээр эндээс бол яг санаанд байгаагаар яасан байгаа. Тэгээ энэ дээр бол яг одоо бомбардай гэдэг төслийн хувьд бол би нөгөө онцолж энэ дээр тавьсан шалтгаан нь бол Монгол Улсын засгийн газраас тодорхой хэмжээнд дэмжсэн төсөл. Тэгээд энэ өөрөө бас цаашаага ингээд яваад олон улсад нөгөө Японы манга аварц төрүүлсэн бомбардай төсөл. Гэхдээ энэ өөрөө бүр Японы манга аварц төрүүлсэн шалтгаан ч онцгой юм билэ. Тэгээд тэр нь юу вэ гэвэл комиксийн ийм хэлбэр дэлхийд хөгжиж болох юм байна гэж Японы комиксыг үндэслэгч Японууд өөрсдөө үнэлсэн. Тэгээд 100% саналаар манга аварц төрүүлсэн одоо ийм бүтээл байгаа. Тэгээ энэ бүтээл маань бас нэг амжилттай стартап тийм болох боломжтой. За ламорын хувьд бол угаасаа органик бүтээгдэхүүн гэдгээр ялчгүй нэг гараад ирж байгаа. За би Unread-ыг бас дурдмаар байгаа. Unread бол яг захим сэтгүүл зүйн салбарт маш өнгө дөрхтэй, онцлог өнгө дөрхтэйгээр. Тэгээ Unread-ыг би бүр онцолж оруулсан шалтгаан нь яг гадны стандарт хийцтэй, маяг, боловсрол редакцийн бодлого юм. Тэгэхээр энэ өөрөө нөгөө онцгой зүйл гэдэг өөрөө бас нэг яг энэ стандарт гэж юм байд юм байна. Бид нар тэрийг дагахстай юм байна гэдэг үднээс оруулсан. За Марчаагагийн хувьд бол яг өв соёлыг тээсэн за хүүхдийн контент гэдгээр ер нь бол цаашаа хөгж асар боломжтой одоо стартап гэж харсан. За M-market-ийн хувьд бол одоо яг Монголд би нөгөө төлөөлөд оруулсан шүү дээ. Өөр зөндөө сошиал нөгөө онлайн худалдааны платформуд байгаа. Гэхдээ M-market-ийн хувьд бол бас нэг Солонгосын Never компани одоо нөгөө мундаг сайт never.com гэдэг Never компани яг программист байсан залуу Монголд үүсгэн байгуулахдаа яг олон улсын стандартаар нь явуулахыг маш их хичээж байгаа. Одоо нөгөө дотоод юуг нь хальт мэдхийн хувьд. Тэгэхээр энэ бас нэг онцлог гэж оруулсан байгаа. За тэгээд ерөнхийдөө яг миний хувьд хамгийн сонирхож судалж байгаа ер нь бас нэг яаж байгаа зүйл бол энэ Эстоныг л ер нь судлаад байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн Эстоныг сайн судлаарай гэж хэлсэн. Одоо ингээ Эстоны стартап экосистем эднэргээ судлал ерөөсө Эстоны ерөнхийлөгч бүх стартапууд дээр нь очиж үг хэлдэг байгаа. Дээрээс нь Эстоны одоо амьд домог нь бол яалтчгүй Skype-ыг үүсгэн байгуулагч. За нэг сонир нэртэй залуу байд. Тэр залуу байгаа. Тэгэхээр өөрөө нэг эндээс миний хэлэх гээд байгаа санаа нь IT-д нэг дэлхийд өрсөлдөх компани гарах хэрэгтэй юм байна. Дагаад нэг од гарч ирэх хэрэгтэй юм байна. Од нэг од юм уу нэг хэсэг од гарч ирэх хэрэгтэй юм байна. Тэрийг дагаж ийшээ
залуучууд хушуурна, хөрөнгө оруулагч нар хушуурна. Дээрээс нь одоо юу гэдгийг юунууд түрүү яг гантлаг гишүүний хувьд бол маш зөвтэй зүйл хэлсэн. Тэр нь болохоор яг нөгөө бусад одоо яг энэ төрийн удирдлагууд мэдээлэлтэй болно. Тэгэхээр энэ нөгөө нэг анхаарлын татахгүй болохоор яалтчгүй энэ тал дээр нөгөө нэг мэдээлэл бага очиод байна. Тэгэхээр энэ талын дэмжлэг айгүй бага байгаа даа. Нуул гэсэн бодол байгаа даа. За тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За сайхан баяр захиралтаа баярлалаа. За манай Андридийг бас онцлсонд баярлалаа. Тэг харахгүй Эстон бол одоо үлгэр жишээ болж байгаа орчин Эстония гэж одоо нэрлэгдээд байгаа шүү дээ. Эстони. Төрн цаасгүй болцсон. Ерхийлэгч нь төрийн албан тушаалтнууд нь гарын үсэг зурхтаа цахим гарын үсгээ зурдаг болцсон. Тэгээд тийш яваад ирсэн хүмүүс Эстон найзуудтайгаа ярилцж байхад төр нь өөрсдийнхөө хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн софтверүүдээ бүгднийг өөрийнхөө дотоодын компаниудаараа л хийлгэсэн нь энэ улсын одоо яг энэ IT-ийн салбар хөгжих хамгийн гол бололцоо боломж болсон гэдэг зүйл одоо хэлж ирсэн. Тэгэхээр энийг ч гэсэн энэ ташрамд бас хэлье. Стартап өрсөлдөөний газрын зураг дээр Монгол улс байхгүй байгаа нь тоогүй. Олон юмн дээр байхгүй байгаа. Гэхдээ энэ бол бидний бас анхаарах ёстой зүйлсүүдийн нэг. Яхахгүй бидэнд маш олон боломжууд байгаа. Нэг одоо Salesforce, Yahoo-д ажиллаж исэн яг нэг менежерийн хэлж исэн үгийг би бас энд сууж байгаа залуучуудаа хүмүүс хэлмээр байна. Монгол улс бол IT-ийн салбар хөгжих боломжтой хамгийн төгс нөхцөл бүрдсэн газруудын нэгэ гэж хэлж ирсэн. Би гайхсан. Яагаад вэ гэж хэлэхэд баг бүгдээрээ интернет хэрэглэдэг. Ихэнх нь залуучууд бүгдээрээ ухаалаг гар утастай. Тэгснээ өрсөлдөгч стартапууд байхгүй. Тэгээд юмд хурдан дасан зөгцдөг. Тэ? Бид нар өвөл 40 градусын хүүтэнд амьдрал байдаг, тэ? Янз бүрийн шинэ юм гарч ирэнгүүт хамгийн түрүүнд монголчууд хэрэгэлж сурдаг. Энэ бол 1 сая хүнтэй Улаанбаатар хот гэдэг бол жижиг зах зээл биш. Өөр ийм зах зээл ерөөсөө Тель Авивт л байна гэж байна. Нью-Йорк биш, Сан Франциско биш. Тэнд хүмүүс нь үүдцэн байдаг, олон өрсөлдөгчдтэй байдаг. Бүгдээр интернет хэрэглэдэг байж болох ч гэсэн шинэ юм хүлээж авахдаа бүр удаан байдаг тийм. Тэгэхээр энд бол яг энэ зүйлийг би яг саяны хэлсэн юмнуудтай нэгтгэхэд төгсгөлд нь базаж хэлмээр байна. Олон асуудлууд мэдээж байгаа. Цаашаа нэмэгдэж байгаа. Гэхдээ энэ дундаас татварын орчин гэдэг бол маш үнэн зүйл. IT-ийн компаниуд, стартапуудын гол боогдож байгаа юм бол яах аргагүй компани тухай хууль, компанитай холбогд гарч ирж байгаа дүрм журмуудад нийцүүлэх гэсэн оролдлогууд байгаа. Бид нар компани бүртгүүлэх гэж ч юм уу эсвэл тэрнтэй холбоотой тэр татвар санхүүгийн асуудлуудаа шийднэ гэдэг бол одоо түрүүн наран цэцэг захирлын хэлсэнчлэн 4-5 ажилтнтай дундад цалин 450 мянган төгрөгтэй байгаа ийм газруудад бол үнэхээр хүнд байгаа. Ихэнх орлого нь бол буцаал түрээсийн төлбөрт л орж байгаа. IT паркд орох гэсэн ихэнх компаниудын зорилго түрээсийн төлбөрөө багасгах гэж байгаа. Ерөөсөө л тэр нэг үгүй хэлэхэд. Тэгэхээр бид нар татварын орчин гэдэг зүйл дээр стартап компани гэдгээ өөрсдөө маш зөв сайн тодорхойлоод тэрэн дээрээ одоо ойлголтуудаа нэгтгэж тодорхой хөнгөлөлт нөхцлүүдийг оруулах хэрэгтэй юм байна гэдэг дээр бол санал нийлж байна. Санхүүгийн орчин дээр дахиад одоо зүйлсүүд бол нэлээд ярих бах Баттүгс чи яриан дээр ч гэсэн олон юмнууд бол гарч ирэх бах. Дараагийн компаниуд маань ч гэсэн санхүүгийн орчин дээр бол олон зүйлсийг ярих байх гэж бодож байна. Тэгэхээр стартап өрсөлдөөний газрын зураг дээр Монгол улс орж ирэх эхний алхам энэ хилцүүлгүүдээс гарч ирэх ёстой. Бидэнд олон асуудлууд байна гэдэг бол бидэнд хийх ажил их байна л гэсэн үг. Тэгэхээр эндээс бид нар тодорхой байдлаар эдгээрт дараагийнхаа компаниудад дараагийн одоо антрепренерүүдтэй одоо жишг болох үз зөвлөмжүүд, амжилтын түүхүүдийг бүтээхэд бол энэ уулзалтууд бол их чухлаа. Тэгээд би хамгийн ихэнд сайхан баяр захирал хамгийн ихэнд хэлсэн олон хүмүүс ирсэн байна гэдэг дээр яг анзаарлаа. Бараг анх удаага би бүх компаниудын захирлууд энд байгааг харж байна. Тэгээ энэ бол бас гантлаг гишүүн бас энэ дээр ирчихсэн байгаатай холбоотой байх. Тэгээ таныг бас ирсэнд дахиад талархлаа илэрхийлээд дараагийнхаа илтгэл рүү оръё. Дараагийн илтгэл бол Alchemist Technologies компани захирал Хангай олон улс гарах боломж гэсэн сэдвийн талаар ярина.
2015 оны 11 сард ханга захирал за хэд хэдэн бас хөгжүүлэгчдийнхээ хамтаар Silicon Valley руу явсан, бидний мөрөөдлийн газар руу явсан. Тэнд 3 сар байсан. 3 сар байхдаа бол маш олон бас ололтууд, амжилтууд, туршлага, мэдлэгтэй болоод ирээд тэр талаар одоо бидэнтэй хуваалцах гэж байна. Тэгэхээр олон улс, ялангуяа Silicon Valley-д нөхцөл байдал ер нь ямар шуухан байна, монголчуудад ямар бололцоо боломж байна, ямар асуудлууд байна гэдэг дээр хангаа захирал бол нэлээд зүйлийг бол ярих баха. Тэгэхээр хангаа захиралд одоо микрофоноо шилжүүлье. За тэгээд биднэрт бас цагаасаа хоцорсон байгаа гэдэг утгаараа бүгдээрээ цагтаа тааруулцгаая. 10 минутын хугацаа нэг ихтгэлд оногдсон байгаа шүү. За хангаа захирал. За сайн байцгаана уу? Тэгээд бүгдэнд нь хүрэлцэн ирсэнд баярлалаа. Юм гоё арга хэмжээнд бас орж байгаа даа. Айгу баяртай байна. Тэгээд надад амар хүн сэдв ногдсон л доо олон улсын зах зээл гээд ер нь бол бид чадах юм ярив. Би өнөөдөр 3 юм эхлээд компани жоохон танилцуулаад тэгээд зах зээл буюу олон улсын зах зээл, Монголын зах зээл дээр болж байгаа үйл явдлыг тэгээд Эстоныг ярьлаа шүү дээ. Би тэгээд Чилиг ярих гэдэг байхгүй юу? Чил гэдэг бас улс байгаа. За бид бол ерөөхдөө сая 4 жил болж байгаа компани. Стартап гэхэд бол жоохон хөгждгөр ер нь бол. Тэгээд 4 жилийн дараа Монголын зах зээл дээр 4 жил нухлуулад гарч ирж байгаа компани л гэсэн үг дээ. Тэгээд бидний зорилго бол олон улсын зах зээлд гарья л гэдэг зорилготой ажиллаж байгаа. За энэ зорилгоо бид нар анх үүсгэн байгуулахдаа бол яг тавьчаагүй. Энийг бол өнгөрсөн жилээс хойш тавьж байгаа юм. Анх бол Монголын зах зээлийг одоо буснуулна гэжсэн бол биднээсээ болоод олон улсын зах зээл дээр гарна. За тэгээд стартап гэхэр нэг юм том зам харагдаад ингээ нэг жижиг хүүхд гүүх гэж байгаа юм шиг байж магадгүй л дээ. Та нар тэгж санагдаж байна уу? Ер нь үнэндээ бол яадаг вэ гэхээр алаан болдог байхгүй юу? Ер нь бол яг энэ нэг залуугийн киног санаж байна те ингээл гүүгээл ерөөсөө цаг хугацаатай л уралдаа хурд хүч тэгээд одоо боловсон хүчнэрэл хүмүүс байлдаг байхгүй юу? Тэгээд ийм зах зээл дээр бид нар байгаа. Энэ бол дэлхийд ч адилхан, Монголч адилхан байгаа. Монгол зөндөө мундаг компаниуд бас байгаа. Тэгээд 13 оны 5 сард манай компани байгуулагдаад 16 оны хүртэл бид нар үнэхээр яг тийм сонирхолтой замналаар явсан л да. Тэгээд энийг бол нэг тэр зургаар үзүүлж бас болох юм. За тэгээд бид нар нэг хэд хэдэн систем хийцэн. За тэгээд тэр нь болохоор Alchemist CRM систем гэдэг одоо 13 онд анх ланч хийсэн. Одоо 348 харилцагчтай ер бүртгэлтэй. За Chef CRM гэдэг одоо бас одоо Монголын зах зээл дээр явж байгаа бүтээгдэхүүн байгаа. За энэ бол 4000 гаруй одоо хэрэглэгчтэй 6000 гаруй жортой ингээд Монголын номер 2 жорын сайт болсон явж байгаа. За энийг бол 14 онд ланч хийсэн. За Honey систем гэдэг яг энэ оны 8 сард ланч хийсэн. Одоо юм мобайл аппликейшн байгаа. Одоо 65 хэрэглэгчтэй. За тэгээд би юм мэдээлэл өгч байгаа. За дахиад сүүлд энэ Marslip гэдэг за тоглож үзег хүн байвал суулгаарай. Marslip гэдэг iOS application, iOS Android дээр хоёулын дээр нь байгаа. Одоо гар усны тоглоом хийсэн байгаа. За шинэ version удахгүй ирж байгаа залуусаа мэдээж байгаарай. За тэгээд бусад янз янзын байгууллагатай хамтарч ажилладаг байгаа манай компаниуд тэгээд бид нар зөвлөгөөг за вебсайтын ингээд тэрнээс ахуулаад зөндөө юм явж байгаа. За тэгээд өнөөдөр миний гол ярих зүйл болохоор олон улсын зах зээл. За Монгол ерөөдөө олон улс дээр ийм юу байгаа юм. Мега маркет буюу одоо Америк, Орос, Ятад гэдэг Япон, Солонгос гэдэг бидний хөшрөхөө зах зээлүүд байдаг байхгүй. Тэр зах зээл рүү бид нар орох юм бол бид нар шинэ нодлон Silicon Valley руу орохоор амар өрсөлдөөнтэй, амар шахуу төлөвлөгөөтэй, амар тийм дарамт шахалт өндөртэй, татвар өндөртэй тийм газар. Тэдэрлөө очиод нэг 3 сарын дотор бүүн би нэг өлдөлтөй бодлоо. Тэг чадчихвал өстэй амар л гэсэн. Тэг бид нар бол 3 сард чадах бүх юмаа хийгээд ирсэн. Яг үнэндээ бол яг ганц хоёр хөрөнгө оруулалтын санал дээр ярилцсанаас хойш бол 100% хөрөнгө оруулалт босгож чадаагүй. Гэтэл нэлээд хэдэн контакттай дараагийн үйл явц дээр хийгдэх юмнуудтай болж ирсэн. За тэгээд дараа нь growing markets гэж байгаа юм. За яг энэ бол яг бидний өсөж байгаа маркет буюу дэлхийн зах зээл дээрх юм бол одоо хаана өсөж байгаа нөхөд Нигерт байна. Индонез, Филиппин, Сингапур, Малайз гэдэг улсууд одоо яг өсөж байгаа байхгүй юу? Энэ зах зээлүүд хамгийн боломжтой. Уулсанч дээр зах зээленч дээр өөрөө хөрөнгө оруулалт хийж идэг, байнга нэг шинжилж идэг тийм зах зээлүүд байгаа. Тэгэхээр би passive market буюу одоо тэгээд Африк орнууд гүрж Орос морс гэдэг зарим нэг тийм улсууд бол ерөөсөн идэвхгүй улсууд байгаа байхгүй. Тэгэхээр passive биш growing market руу одоо бид нар дайралт хийх хэрэгтэй байна. Ер нь бол.
За тэгээ ерөөхдөө IT-ийн төслийг бол 3 хувааж болно. За энэ дээр 4 5 хуваасан ч болох байх. Миний бодлоор шүү дээ. Community projects буюу одоо ингээд шууд онлайн тавиад хүмүүс төрүүлж болох. Dashef цэгийн байна, Marslip байна. Онлайн тавилаа, онлайн маркет хийлээ хүн төрнө. Business project буюу одоо энэ хооны систем баггүй. Local партнеруудтай local тэр нэг одоо баримттай холбомж гэх юм уу тийм юмнуудыг хийцэн системүүд байгаа. За тэгээ pure coding програмууд буюу одоо кодны төвшөнд код руу зориулж хийгдсэн одоо юу гэдэг тийм API-тай тийм програмууд байгаа. Эндээс хамгийн амархан мөнгө олох нь бизнес project-ууд байхгүй юу? Бизнестэй одоо манай CRM хооны хоёр систем болохоор энэ бизнестэй систем байхгүй юу? Яг гөхөр логд энд очиод local тийм одоо партнертай хамтраад тухайн орны тэгээ юмнуудын шингээгээд зардаг гэсэн үг. Ийм бүтээгдэхүүн. За тэгээд 2020 онд бол Нигер, Орос, Индонез, Морокко, Индия, Вьетнам, Романия гэсэн улсууд бол алаад өгнө гэсэн тийм судалгаа байж байна. За тэгээд яг үнэндээ ингээд ийм л юм л да. Энд дээр би тоглоомын зах зээлийг хэлсэн байна. Эхлээд яадаг вэхээр зах зээлээ судлана. Ерөөсөө энэ бүх хийж байгаа юм чинь зах зээлтэй л холбоотой. Аль орны зах зээл, аль секторын зах зээл рүү орж ийнэ гэдгээс хамаарна. Тэрийг эхлээд судлана. Дараа нь product development буюу бүтээгдэхүүнээ хөгжүүлнэ. Бүтээгдэхүүн хөгжүүлээд дуусны дараа зах зээл рүү орно гэдэг тийм 3 алхам байгаа байхгүй. Тэгээд эхний хоёр нь бол гайгүй. Гар утснаас mobile application, mobile одоо тоглоомны зах зээлийг падин дээрээс суулгаад судалж болно. За Малайзд байгаа одоо CRM-ийн зах зээлийг Малайзын нэг судалгааны компаниар судалгаа гаргаад ирж болно. Хамгийн хэцүү маркетинг тэр буюу зах зээл рүү орно гэдэг маш хэцүү асуудал. Би одоо энэ дээр яг бол орчоод ингээ яхаа мэдгүй л явж байгаа юм. Тэгээ ямар нэгэн аргаар тэр тухайн зах зээл рүү битэрч projektнээ танилцуулна. Тэгэхээр том зах зээлүүд болохоор бидний шиг юмнууд залгичдаг. Юус дагаад тусал мэдээ маркетинг гэсэн шүүж болохгүй. Тэгэхээр энэ жижиг зах зээлүүд рүү өсөж байгаа зах зээлүүд рүү орвол амар амжилт нэ гэсэн бидний одоо бодлого явж байгаа. За тэгээд би болохоор Азийн Ад Пасифик буюу Малайз, Сингапур, Филиппин, Австрали гэсэн энэхүү бол байхгүй. Энэ зах зээлүүд рүү монголчууд орох боломжтой гэж үзэж байгаа. Энэ бол амар бүүн болж байгаа одоо зах зээл байна. Одоо нөгөө нэг GDP энэ нь бол 1 тэрлэн 2 тэрлэнээс дээшээ гараа явсан тийм улсууд байгаа байхгүй. Тэгэхээр тэнд очиод компани байгуулах гэсэн. Яа одоо бүтээгдэхүүн тэнд хөгжүүл нөгөө түрээсээс ахуулаад хэцүүлээ. Тэгэхээр би нэг ийм модель одоо бий болгоё гэж бодоод байгаа. Product development бүтээгдэхүүн хөгжүүлэлт Монголд энд офисын түрээс гайгүй компани байгуулалт гайгүй шүү дээ. Эндээ игээд жоохон судалгаа хийгээд бүтээгдэхүүн байна. За эсвэл Малайзд нэг салбар нь байж байгаа. Малайзд болохоор localization тухайн зах зээл рүү нэвтрүүлэх үйл ажиллагаа хийдэг. Тэгээ маркетинг тэгээ өсөж ийм замаар хийвэл хамгийн боломжтой. Бид нар ингээд бүх хүчээрээ Малайз өчлөө гэд бас одоо түрээс мөрөөс нэг юм байна. Тийм болохоор иймэрхүү байдлаар ажлууд болох юм байна гэсэн тийм гарцыг хараад хийх гээд зориод явж байгаа. За манай бол бүр ингээд амар гадаад зах зээл рүү гараад яатсан компани бол одоо энэний төлөө сүүлийн 1 жил ажиллаж байна. За тэгээ wireless partner компаниудаас ингээд хамтраад хийяа л буугаад байгаа. За тэгээ би энэ Чилийн хоёр мөрөл. Чил бол Монголд аяга ойролцоо. Бараг хинт одоо улсын явцлууд мэдгэл баг. Тэгээд энэ болохоор Чил уул уурхаагаас мэдээллийн технологи руу шилжиж байгаа компани. Улс. Эстон бол арай ямар уул уурхаар байна. Эдгээр ингээ уул уурхаар орсон мөнгөө Канадын маш их компаниуд бизнесийн олборлдог байхгүй юу? Одоо IT руу чиглэж байгаа. Сүүлийн 2 жил, 3 жил нисэж байгаа. Доктортай. Тэгээд энэ болохоор улсаас санхүүжилттэй. Ус нь ингээд за ингээд мөнгө өгөө гэж байна. Тэгээд ерөөсөө одоо бол нийт 600 стартап дэлхийн бүх орноос авчираад 10-20 мянган долларын санхүүжилт хийгээд офисын нөгөө байрын нөгөө хоолын нөгөө гэж байна. Тэгээд энэ 600-аас хинээ хэлдэгч нэг Skype гаргаж авах гэдэг байхгүй юу? Тэгээд юундээ тэр чил байл. Тэгээд улсын хурлын одоо юу гэдэг нь сонирхож байгаа талаас маань иймэрхүү төрлийн юмнуудыг судлаад өөрсдөө чинь онлайнаар дүүрэн мэдээлэл нээж байгаа. Иймэрхүү юм инишитив хийгээд юм бол энийг бол одоо Чилийн government-ийн залуу гишүүн инишитив хийсэн байхгүй юу. Тэгээд тэр өөрөө явсараа бүтээгээд гаргаж ирээд маш амжилттай байж байгаа. Тэгэхээр ганцлах гишүүндээ та бас Чилийн
Баатар гэж шүү. За тэгээд энэ бол жоохон компани бид нар юу гэж зорж байгаа вэ гэхээр бид нар одоо л ингээд Аз Пасификээр итгэхэд том бүр чадлаа. Бид нар Малайз, Сингапур руу зорж байгаа. Малайз, Сингапур нийлээд Малайз бол 45 сая, Сингапур бол нэг 8 сая ч гэдэг тийм үү. Нийлээд 40 сая болчихсон. Гэхдээ Сингапур нь анхаараа Малайзынхаа GDP-ийн талаас илүү ашиг аюул өсөлтөөр болчихж байгаа. За тэгээд бид нар энд юу хийж байгаа нөхөр зах зээл рүү нэвтрэх гэж оролдож байгаа. Бид нар CRM системийг, Chef CRM-ийг, Honor системийг за тоглоомоо бүгдийг нэвтрэх гэж үзэж байгаа. За тэгээд одоо хамгийн ихэнд бол Chef CRM-ийг бид орчуулад Малайз дээр local partnerтай болсон дэшээгээ орчуулад Малайзын шефүүд гэдэг тийм сайт нэгээд ажиллаж байгаа. Community project-уудыг яадаг вэ гэхээр урт хугацаанд тоглоом, онлайн фри чинь ингээд явж иж тийм бодлоготой. За тэгээд бидний ерөнхий төлөвлөгөө Малайз, Сингапур дээр бид хөгжүүлдэг биш. Тэр энэ дээрээс ингээд өөрөө сайжруулад явна шүү дээ. Дараа нь Турк Оросын зах зээл рүү гарья гэхэд энэ дээр бид нар энэ Малайз, Сингапурын арай нэг жижиг зах зээлээс нэлийн Монголын зах зээл дээр бас бүр их сурж байгаа. Тэгээ хиний хэлдэг чинь Монголын зах зээл жижиг юм биш үү? Том. Уул энэ дээр хангалттай мөнгө босгоод Малайз явсаар босгох боломжтой гэж үзэж байгаа. Манай компани 4 жил бол нэлээд хэцүү үеч байсан, гайгүй үеч байсан гэж бодож сүйд зарим нь бол сургаар нь хэмээн. За тэгээ бид нар яг Малайз офис одоо Малайз дөр маркетингийн 5 багтаа явахаар төлөвлөд ажиллаж байгаа. Тэгээд ерөнхийдөө болохоор хэрвээ одоо улсаас дэмжлэг бол Малайзын улсын байгууллагууд байдаг хотын хамтраад хэвлэлээ нэг тийм Монгол Малайзын хамтаа ажиллаж хийж болох гэж бодож байгаа. Нөгөө офстэй гэж үү? Байдлах газар дээр тийм хамтаа ажиллах хийж болно гэсэн тэрийг хэрвээ хэмжээд явах. Бид нэг хэдэн одоо Малайзын Techstar-ийн хүмүүстэй холбогдоод бид нэг офис түрээслээд байр түрээслээд төлөвлөлтөд ажиллаж байгаа. За тэгээд миний ярих юм бол ингээд дуусаад ерөөхдөө улсын зах зээл төрхий том гэвэл надаас илүү туршлагатай хүн ярих хэрэгтэй гэдэг баг. Би өөрөө мэдж байгаа чадж байгаа зүйлээ та бүхэн танилцууллаа. За тэгээд баярлалаа. За хангаа захиралтай баярлалаа. За алхимист хамаг нууцаа хуваалцчихгүй юу? Хамаг мал ирчих шиг боллоо. Яг харахгүй энэ дөр бас яг нэг юм шууд санаанд орж байна. Энэ бол эдийн засгийн онол дээр зах зээлийг хэдэд хуваахта төгсрөлтөө зах зээл, төгс бос өрсөлдөөн зах зээл гэж л ерөөс хоёр хувааж байгаа. Тэгээд онлын номууд дээр төгсрөлтөө зах зээлийн жишээ ерөөсөө дурддаггүй. Тэгээд багшаас асуухаар төгсрөлтөө зах зээл гэж угаасаа байдгүй маа гэдэг. Тэгээд угаасаа байдгүй болохоор бид нар энийг зүгээр яг байж болох юм аа л гэдэг үндсээр оруулдаг гэж ярьдаг. Гэтэл төгсрөлтөө зах зээл сүүлийн жилүүдэд бий болсон. Мэдээллийн технологийн одоо энэ урсгал давлгаа бий болсноос хойш аппликейшны зах зээл дээр бол шууд өрсөлдөөн зах зээл бий болж байгаа. Бүгд тэр үнэгүй тодорхой сэдвүүдэд хуваагддаг тийм шууд өөрсдийнхөө бүтээгдэхүүнээ даваа талаараа шууд хуваагдаж болох. За эсвэл дууны зах зээл дээр $199 iTunes дээр зарагддаг. Эсвэл App Store дээр тодорхой үнүүдээр зарагддаг. Яг л адилхан энэ төгсрөлтөө зах зээл бий болж байгаа. Тэгэхээр энэ өрсөлдөөн зах зээл дээр бүтээгдэхүүнүүдийн ялгарл тодорхой санаануудаараа хоорондоо өрсөлдөж чинь гэсэн үг. За тэгээд сая Global Startup Hub Index гэж индекс жил болгон гардаг. 2015 оны индекс дээр маш том өөрчлөлт гарсан нь эхний 20-д 3 шинэ газар орж ирсэн. Энэ бол Сингапур, Куала Лумпур, тэгээд Бангалор байсан. Энэ гурав Ванкувер, Берлин эдрийг бүр хойшоогоо татаад эхний 10 руу ороод ирсэн байгаа. Тэр эдгээр бол яг харахгүй саяны сангаа захирлын хэлсэнчлэн энд бол нэлээд төвлөрөл үүсэж байгаатай холбоотой юм байна. За тэгээд Чил бол маш гоё санаа байна. Энийг бол олон хүмүүс аваад дэмжих хүмүүс нь бол энэ дотор байгаа. Тийм. Тэгэхээр Чилийн энэ стартап Чил гэдэг инициатив бол их сонирхолтой санаа байна. Олон хүмүүс ч гэсэн эндээс санаа авч apply хийх талаар бодож байгаа бах.